За сайн байна уу? Намайг Сүмбгийн бүрэн дэлгэр гэдэг. Би 2024 оны түүх сургуулийн хэмжүүлэлээр төгсөөд 2024 оны 8 сарын 1-ээс ажилд ороод одоо хүртэл ажиллаж байгаа. Бано. Дөрөнд дуудсан уу? Яаж арах вэ? Болохоор нь. Харин тий. За яаж гаргана юм бол. За мөрөн дээр нь түшээ тань дээр түшээ. Хаан сонсоо хаа. Дөрөв дахь сонссон ба. Ажил сонсож намайг хичээ. Сонсож хичээ. Яагаад үсэрсэн? Цагдаа дуудсан юм уу? Нүгэ санаасаргүй. Өвдөж байгаа юм байна уу? Хөөсөлгүй. 103-д бол бүх осол хэмтэл төрөх. За тэгээд годамжны дуудлага ч юм уу архитай холбоотой дуудлага аягүй их байдаг. Дуудлага авлаа тухайн дуудлагаас хамаарат ирмэн хөвчлэн дуудлагын утга нь болохоор дарал хэсэлтэй холбоотой, архины хамааралтай, за унаад гэмтсэн осол гэмтэр за төрөх гэд бүх дуудлага өөр өөр байдаг. Хаана өвдөж нэг? Доошоо ийшээ. Өдөө. За хөлөө өрг. Ректар суусан уу? Усаа. Фикс. Хүмүүст явсан. Тэр хаадрыг л онгод. Тэрийг яаж онгоолох яхаа? Тэр хаалга онгоод юм өгчээ. Хөлөө хөлөж чадахгүй нөө. Тэгин ш тийгчээ. Намайг сонсож байна уу? Хөөе. Яна. Иди сэргээрэгчээ. Алло. Аха. Алло. Сэргсэн үү? Сэргсэн. За. Хүчлэрч орж ирнэ гэчээ. Хамарлаа. За талгаа өргөч. Надад хөөс. За ихтэй талгаа өргөч гэчээ. За. Тавсан тав нөхө. Аха. Биндэн бүтгүүлчихье заяа. Аха. Юу л нөгөө Баян голын бичлийн арын нэг 4 давхраас нь өсөрсөн байсан юм байна. Өөрөө өсөрсөн нэ. Үл алдаал унтсан гэж байна. Тэгээд энэ шахал байхгүй. Хүүс нь хатруулахгүй байсан. Аягүй харах үйл аягүй хүчсэн хөлт байсан. Тэгээд асуултын зэрэг байхгүй. Сайн байна уу та? За. Гэр хаана гэдгийг та ямар зөөрөө? Хизээ төрөсөн та. Бортөцтэй юм уу? Тий. За. Харихуусаа. Хүл өвтгөөс өөр юм ямар зөөрөө? За, чин даралтын үзэтгэе. Арвэс дугаараа битгөө. Ирсэн дугаараа хэлээ. Та өөрөө дуудуулсан юм уу? Хизэнээс хэлж ин портозер нь өвдөж хэлсэн.
Хизээ тайруулсан та? Одоо бачаа. 2 жил болж байгаа. Яаж байгаа хөлөө тайруулсан та? Хөлдөөс юм уу? Осол аваад орсон. Машинд оруулж байгаа үзье заа юу? 2 жилийн өмнөх протез хийлгсэн бол Холгоцсон. за Дуудгүй би тэр бас түрүүдэд. за Маа. тийм тэгээ та уулын тэгээ өөрөө очиж үзүүлэх хэрэгтэй байхгүй юу? Энэ бол 2 жилийн өмнөх процесс. 2 жилийн өмнөх процессэнд холгол цоол гэдэг юм аа ингээд өөрийн таны хэрэглээний явц үүсэж байгаа. Би одоо Шарах байхгүй юу? Юу гэдэг. Машинд оруулж байгаад би болтыг чинь задлаа хараадах заа юу? Ийм бохцоо хийж байгаа. Яаж юм? Шаардлагатай. Гэмтлийн имлэг ахаа авдгүй маа. Би танд имлэгийн тусламж үзүүлж би харъя. Болт байвал би солиод үе гэж хэлээд шүү дээ хаа. Юу яач? Ингээд замаасаа тойроод ингээ ороод ир. За онцгой та. Хайг байдаг юм уу та? Ха? Хотын яг. Дүүч өрөөс уцаахгүй. Яа шохгүй. Наа чи ингээ асар удаан процессын дараа ийм процесс явуулж явагдаж байгаа шүү дээ хаа. Тийм биз дээ. Арь хууж явахын оронд та өөрийнхөө эрүүл мэндийн төлөө харьяа дүүргийнхаа мэдсэл амбалтуурын төлөө үзүүлж болно шүү дээ хаа. Ёо. Уран би гэж байна. Харъя. Ёо. Харъя. Хөөе зөөл баха. Ёо. Маа. Гараа авчи. Гараа биштэй бохор юм түргээдээ. Ёо. Хайртай суухгүй бие бодмоор нь штэ ах минь. За ёо. За хабирээ шээ. Бирээ юу протез 2 жил өмнө хийлгсэн юм байна. Тэгээд 11 хэдэн хоногийн өмнөөс л холгож эхэлсэн. Төв гадны хэсэгтээ зөөл эдийн тутамшил болсон. Том шарахтай. Сайн бацгаана уу? Намайг аюул мэндийн төлөвлөгөө өгдөг. Би нийслэлийн түргэн тусламжийн төвийн сонгоо хайрхан салбарын 1-р ээлжийн хэмжээ байна. 2023 онд анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийг хүний их мэргэжлэр төгсөөд тэгээд 9 сараас нь эхлээд нийслэлийн түргэн тусламжийн төвд ажилд ороод одоо хүртэл үргэлжлээд ажиллаж байна. Яагаад эмч мэргэжлийг сонгосон бэ гэхээр манай ээж сувилагч мэргэжилтэй хүн байдаг. 5 настайгаас эхлээд ээжтэйгээ дагаад ээжийн эмнэлэг дээр нь баг унждаг байсан хамтдаа. За түргний эмчийн онцлог нь болох юм бол яг одоо гэмтэл дээр очлоо гэхэд яг хамгийн анхны газар дээрх тусламжийг ер нь зөв үзүүлэх шаардлагатай болдог. Зөв тусламж үзүүлснээрээ тухайн хүний амь нас нь одоо тавилан маань эерэг явах уу, сөрөг явах уу гэдэг нь бидрээс ер нь бол маш их хамааралтай байдаг гэж боддог. Одоо жишээлбэл одоо харвцсан үнийг ч юм уу те бид нэр тээвэрлэх за тэгээд арга хэмжээгээ зөв үзүүлэх тэгснээр одоо тэр 50-ны тавилан одоо эерэг байх уу, сөрөг байх уу гэдэг нь ер нь бол тийм болохоор бидний ер нь онцлог маш тийм хүний амь настай холбоотой байдаг. За санаа. Зүрхний юм уу? Энэ дуудлага нь бол ер нь бол согтуу арх уулсан байж байгаа хүн зүрхний им их хэмжээгээр уучлаа гэдэг дуудлага орж ирсэн. Ямар юм уусаа тэр хамлага найрцсан байна уу? Савн байна уу? Энэ байна. Дуудлагын дагуу очиход зүрхний олон 2 хоног арх уугаад тэгээ зүрхэнд илсээд тахаар зүрхний карвадилол гэдэг ямиг 6 ширхэг уусан байсан. Тэгээд ер нь нөхрөн сандраад 100 дуудсан гэж
би хэлээд 100 утсан би очиудсан. Амиа хорлох гэж уусан юм уу? Өөр нь ингэж хэрэг нууцд юм уу? За. Даралт нь их байна хаа 150 хүрсэн байна. За бөөж. Зөв бөөж. Одоо 103 чинь нийслэлийн шуурхай удирдлагын төв гэж байдаг хгүй бодлуулж авдаг. Тэр хүмүүс цагдаа хүмүүс байдгийг. Тий, тэгээд анхнаасаа энэ олон юм уучих юм бол энэ амнасаа хорлох гэж ууж байгаа юм уу яаж байгаа ингээд 103 таа давхар цагдаа өөртөө дуудчих хгүй бид нарт дуудахгүй. Одоо юм манад 103 дууддаг тохиолдлуудаас ер нь бол мэрсэр олон их хэмжээний юм уучлаа гэдэг тохиолдлууд байдаг. Ихэвчлэн амиа хорлох зорилготой уудаг, их хэмжээгээр юмнууд уудаг. Тэгээд хүүхдүүд бол тэр ээж аавынхаа эмээгийнхаа юмнуудыг яг доор тавьсан байгаа юмнуудыг хөвчлэн мэдгүйгээр болж их хэмжээгээр ууцсан. Тийм аюултай тохиолдлууд мэрсэр байдаг. Тэгэхээр тэр эмээг бол маш зөв тунгаар, зөв цагт зөв хэрэглэх юм бол юм болохоос биш. Яг их хэмжээгээр буруу тун хэмжээнд буруу тэгж уувал юм бол хорл болно ер нь бол. За яг хаагаар нүгдэж чинь заагаараа. Ингэж ороож өвдөж байгаа юм уу? Ингээд оо. За. Юу хий заяа. Энийг нугалж. Нугалчих. Аа тий. Өвдөхгүй нөө. За энд өвдөж байна. Гаагүй нөө тий. За энд. Жаа өвдөж байна тий. За энд. Өвдөж байна. За энд. Зүгээр амьсгал. Өвдөж байна. За, ингээд өвдөж байгаа юм уу ихэвчлэн? Тэгээ энэгээр бас өвдөж байгаа юм шүү. Тийм, бөөж. Энэ юмнес нэг 6 нүрсэн. 6 шиг өгч заяа. Харгуул үү. Им дүнг сая ус юм байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр одоо энэ им ходоод нь шинг одоо нэг евро шингэхээс өмнө одоо нэг эмний хордлого тайлбарлах шаардлагатай байхгүй. За тэгэхээр одоо нэг цэргийн төв эмнэлэг гэж байдаг шүү дээ. Энэ шатал. Тий. Тэр эмнэлгийн хүлээн авахар нь үзүүлнэ гэсэн үг хаа. Одоо яг одоо шууд очиж ходоодын угаах шаардлагатай. Тий, одоо шууд явна заяа. За би булчин суулгах, тайвшруулах, даралт бууруулах зорилгоор тариагч шүү заяа. Айдгаа. За болчлоо. За бүр нэг ноцтой юу байх процесс манайхаа заавал явах шаардлагагүй. Та өөрсдөө орж явчихсан. Яваарай. Тэг госпитал очих гэсэн үг шүү дээ. За. Зүгээр. Яасан. За яасаха. Бөөлчөөдөө. Яагаад бөөлчих вэ? Хизэнээс эхлээ бөөлчөө. Өнөөдрөө. Өнөөдөр юм бөөлчөө. За. Ямар онцтой л ах. Ходоодных юм уу? Сэргийлсэн юм байна уу? Онц. Хаана? Сонгойрхан дээр үү? За сүүл хизээ хүмүүслэх дээр хөвтөв. 1 сарын. За хаашаа эдгээр шатнд ажиллагдсан. Хим имчгэнд явж гинөө. Туяа имчлээ. Ходоодны хавдартай өвчтөн бие муудаад гээд дуудлага очсон. За тэгээд мэдээж ходоодны хавдар 4-р шатанда байсан хүн биеийн байдал очиход ер нь бол маш хүнд байсан. Гол онцос багталт яваад нөгөө. Өнөөдөр Ингэ сая хэр их. За би харна заа. Маш их ингээд хэмжээний цустай бөөлжсөн, доошоо суулгасан. Ер нь бол ихэнх яг иймэрхүү хавдрын 4-4 шатанд байдаг хүнд хүмүүс маань одоо ингээд ер нь бол маш хэцүү одоо бүр даралт бүр зарим үед байхгүй болсон тохиолдол байдаг. За тэгээд амин үзүүлэлтүүдийн нөхцөд даралт нь бүр онцгсан. За тэгээд зүрхний цохилын нэмэгдсэн, сатурац унтсан байсан. Тэгээд ер нь бол биеийн байдал хүнд байсан. Алхтаа мэдэгдээд за тэгээд ер нь бол эмнэлэг тээвэрлэх шийдвэрийг гаргаад арга гэртээ ярилцаад арга хэмжээ уян зүгээ аваад туслаа залгаад арга хэмжээгээ аваад эмнэлэгт дэж тээвэрлсэн дудлага байна. За нэгдсэн эмнэлэг рүү явах юм уу? Яах вэ?
Ер нь бол явуул явахгүй дөө. Хөвтөх хэсгийг нь бол дүүн бол мэдэхгүй. Явсан л дээр ах та ер нь бол заа. За. Дуслаа бэлтжээ за. Аа. 5 минут. Тэгээд энэ ер нь бол мэдээж манай хавтартай хүмүүс одоо гэртээ ингээд одоо ингээд тавилан тодорхой байдаг мэдээж хэцүү. Тэгээд аль болох одоо өөрсөнд нь зөвөр шаналгаа багтай байлгахыг үүднээс ингээд бидэд одоо манай 103-ийн ихэнх хэмжнэр маань дүүргийн тийм хөнгөвчлөх тасаг руу яг зөв арга хэмжээгээ аваад тээвэрлэх тохиолдол байдаг. Таах юу идэж юу? Ер нь зүгээр л иддэг юм аа л идсэн шүү дээ. Сүүлийн үед үү? За зэлсэн. За хэдүүлээ эмнэлгийн машинаагаа орж яваад туслаа заа. Дулаалчих. За. Та машинд ороод. Айж байгаа та эдгээр сая юу амбарт байсан уу? Тэг амбарт байсан нацилгч орохгүй шүү дээ. Ирэхгүй. Энэ дэвтэх. Хэживч. Готлаа доош харуулаа хөө толгой чин дээш яхаа. За. За. Хэвтчих. За. Хэвтээд явчаа заа. Ясах. Өвдөхгүй байгаа зү. Оба. Гүтэн чгүй. За, яах вэ? За, ер нь бол даралт нь онж байгаа учраас туслыг хийж байгаа шээ. За, туслаад хийж байгаа. Тэгээд туслаа ингээд хурдан явуулахын тулд ингээд шахаж байгаа шүү. За. Одоо залгасан туслаа уян зүйдээ хийгээд тэгээд хүчил төрөгчөө өгөөд тээвэрлж байна. За тэгээд тухайн хүний даралт нь унаад бүр 60-тай 20-тай болсон байсан учраас маш их одоо шингэн туслыг ер нь хурдан хугацаанд хийх шаардлагатай. За тэгээд тийм болохоор ер нь бол аль болох хурдан туслын системийг шахаж одоо суц руу тэр одоо усмлыг хурдан оруулах үүднээс тэгжиж тухайн хүний биеийн байдал ер нь бол хурдан тогтворчих шаардлагатай байдаг. Даралт маралт нэмэгдэж байна заа юу. Зүгээр пүүсэн тогтворж байгаа даралт нэмэгдээд сатурац нэмэгдээд амиу зүйлүүд тогтворчод орлоо шүү заа юу. За. За. Давай чарай. Энэ шууд муухгүй юу? Аа? Хашаарлаа. За. Хотоодны хамтартай байна. За тэгтэг. Регистрээ хийлээ шалгуулчих. Арг ирэн. Сая жоон цустаа бөөлжөөд тэгээд доошоо асуулгасан. Манай машин дотроо нүдэн хөдлөөд өөр хариу үйлдэл байхгүй дуурахгүй байна. Айхуудгүй хүн гэж орчирсан бодлого. Монголоор урагшлаад хоёр
руугаа шахаа дулаа цай гаргаад урагшлаад байгаа шүү. Ямар машинтайгаа? За. Энэ хаалга болоод юм би. Энэ ард зогсож байгаа мөн үү? Хажууд байгаа. За. За алдчихаа. За яасан блэ? За зэргээр хаа яаж вэ? Гаваа сая яасан юу болсон? Дард орсон нэгсдэггүй баха. Харахаа хууч өвчин байгаа юу? За тэгээ би. Одоо яаж нахаа би? Толгойн эргэж өрж гинөө, дотор нь мохорж гинөө. Гар маран суларж ирж байгаа юм байна уу? Бадарж ирж гинөө. Аль тал нь? Ерөөхдөө нийтдээ юу? Түнс яг нэг тал нь бол тэгж байгаагүй үстэй. Үтчээр за өөр юм яг үннээр нь хэлээр байхаа. Юугаа? Хизээ. Хизээ зөвхөлсөн. Цагийн өмнө юугаар зөвхөлсөн яхаа? Тэр мэрийг хэлнэ шүү дээ хаа яа хэлэхгүй байна. Ноохрон байхгүй шүү дээ хаа. Юугаар зөвхөлсөн? Хүнд зөвхөлсөн. Уцны үзүүрээрээ. За гараа өгч. Чанга татах шүү. За хоёулан гарч гатаараа. За өрлөгөө татъя. Атгах жагаа татаараа. За дахиад атгах. Атгая. За болсон. Толгой хөлсний дараа толгойн эргэж өрч дотор мохорж ирсэн үү? Энд үү? Жохон тэгсэн. За. Явъя зөө яхаа. Гэмтлийн л явна за. Үзүүлж харуулна. Толгойн зураг авахулна зэ. Тэр хөдлөж гайгүй байна. Тэр хэмтч янз бүрийн үлдсэн бол болохгүй шүү дээ. Гэмтэлч аюултай хаа. За хаалгын сайн онгол байж байгаа. Ай. Гэвчлээрээ толгороо зөхөлсөн юм. Толгороо уцаар зөхөлсөн юм. Чамархал нэг цагийн өмнө. Би тэр үед нэг дотор мөх орж исэн гэж байна. Яасаа гэж бодсон юм. Хүндлах уу? Тий. Наач дүмрээ шүү. Доорч. За доороос нь хөлцөд өөр. За өргөн шүү. За. Болсноо. Тэгээд дэвшлэх үү? За. Тэр голоо. Гэмтлэх шүү төврөө хэлээ. Сүүч сонсч яана асууж юм байна. Ирний гинтлээ одоо шүү. Ирний гинтлээ шүү дөгөж. Ротож уушаа машин орж байгаа гарч. Аяа ч нахаавано. Ярэшоха. Ротож уушаа гараа гараад байгаа шүү. Ар хөлөө хөдөлгөөр яаж вэ? Хөлөөд үзтээ хаа. За хөлөө дэше өргөдөө. За нөгөөдлөө хөлөө. Гавнах. За гараа жижигэн дээр аваа шүү. Ингээд барьчихсан. За. Бүтэн үү? Тэгээ. За. За, бэрээр хаач байсан. За, олчоор.
толгой руу жамхрал руу утсан хүннэр уцаар цөхөөлсөн юм. Тэгсэн тэрнээс хойш гинт цагийн өмнө. Тэгсний дараа гинт ингээ хамаг гар үлэн суйлдаад ингээд. Мэрхтэн хүн байсан. Тийм гинэ. Эм сүүдэр нэг уурсан шин. Толгой руу цөхөөлсөн юм шарахгүй. Тийм тэгээд юм ярьж байгаа ихтэй гар үлэн ерөөсөө салглаач тэгээд үүдэн бүртгүүлчлээ шимчт нь хэлсэн шүү зэ. Нэг дагж яваараа цагдаа бүртгүүлээ шүү давхарч. Сая ямар хүн байсан гэдэг сайн асуусан шүү зэ. Тийм ямар хүн байсан гэдэг асуусан шүү зэ. Нэмээд цагдаа дээрээ дахиад хэлээ шүү зэ. Наач сэтгүүлээ эхлээ бүртгүүлээ тийм. Таньдаггүй юм уу, таньдгүй хүн байсан уу яасан гэдгийг сайн тодорхойлж асуусан шүү зэ. Сэтгүүл. Туссан. Энэ дөөслөө. Сэтгүүл нь давхарчлаа. Өөрөө нуугаад идэхгүй байхгүй сая юм. Яснаа. Тэнд хажуудлаас нөхөн нь орж ирсэн нэ. Манай сая хүнд уцаар цохиулсан гэсэн гээд. Ер нь бол толгой руу цохиулсан гэмтэлтэй хүмүүс шүү дээ. Тэгээ гараар биш хатуу юмар цохиулсан. Тэгээ толгой чамархаа даг зарчмаар болохоор нэмий яснаад байдаг. Тэр дээр цохиулах юм бол хамгийн том асуудал нь юу гэхээр нөө сөр ясны гэмтэл гэж байдаг байхгүй. Хамгийн том гэмтэл. Тэгээд тархины доорд цусурах гэдэг гэмтлүүд байгаа харна. Сөр ясны гэмтэл нь болохоор үхэл төрөх аюултай тийм гэмтэл байхгүй. Хамгийн түрүүнд юу бол хамгийн хурд үзүүлэх шаардлагатай яралтай тусламж. Тэгээд одоо ерөө саяын үнийг гэмтэлд оруулж ирсний дараа MRI компьютер томографийн толгойд эсийн дараа сөргийн ясны гэмтэлтэй юм шууд нэцэслээ залтдаг байхгүй. Шууд хаглаад авчихсан үү. Жиж амнаас энэ. Толгоонд жижигчээс хамаагүй юу яадаг штэ. Цөхөлж ирдэг штэ. Одоо чинь хэлтрээд бодох юм. Тагцаараас аваад байна. Тийм гэмтлүүдийн үед болохоор хүмүүс нөө аюултай шинж үжиг бич байдаг байхгүй. Тэрэнд нь болохоор нөгөө одоо сая хэлсэн үзэг өрөх шиг толгоо өрдөг, толгоо өрөх, дайвахгүй байх, тэнцвэр алдах, өвөлөх, бүүлчих гэдэг. Тэр үед чи ерөөдөө магтлалтай гэсэн юм хэлж өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд ослын юун дээр очиход бол хамгийн өргөнд яаралтай харах шиг юм хүмүүс ч болохоор бүхэл дүргэж болох хамгийн том шалтгаан юм гэдэг. Хүндээ харах хэрэгтэй байхгүй. Одоо бараг литр цус алдсан шалаар дүүрэн цустай. Тийм байга хүн дээр очиод толгойн нэрэг чинь дотор нь охорж ирнэ асуулах гэсэн шүү дээ. Хамгийн дөрөв цус алдах, цусын тогтоох хэмжлэгийн мэдэл хийгээд хэлсэн шүү дээ. Яасан юм. Бай чи машин чи. Яасан юм. Зодуулсан гэдэг. Тийм хамт явсан баа. Ахыг би зөв таксиг залууч. Эндээс гүйж ирэх миний хаасах гэсэн. Миний машины пакет юм. Буугатар хоёлаа үгүй. Ганцаар ирсэн юм. Тэгээ ганцаар. Тас. За нэр нь юм лээ. Толгоор нь хүчтэй зөвхөж өрсөн юм байна. Гараар чулуугаар өөрөө. Цэвлийн мэлээ. Тэгээд би өөрийгөө хамгаалаад нэг би ч бас нэг зурд нь хамраа хугалчихсан. хамраа би хугалж байгаа. Хамраа Сойд тавхаргүй юм. Хамраа нь урцсан шүү дээ. Заайлаа шахахын зөвлөлөд бооготгоо за. Хангат таа. За хоёул гэмтлийн имлэг явна за. За энэ хагарсан нь бол жижиг юм байна. Эч тэнгээ харч таа. Жог орсох шүү. За энэ танилаа хойлоо шахаа зөвлөлээ. Хойлоо басан. Чулуу юм уу? Үзүүртэй юм биш үсттэй. чулуу. Чулуу. Ганцаар явж байгаа. Цуг юм байхгүй юм. Би амин болно ийшээ ингэж юуад орчоо гэсэн чинь наа залууч амин болно өргөлөөд. За гинтл бай та. Төв гинтл рүү. Ахлах руу илжгүй та. Манайх гинтл юу та. За сайн бариад өгч гинт торомжлж юм.
За, нааша бууч. Боломжтой уура. За, жоохон хөвцөх зөндөө уусаа айлах шүү дээ. За, энэ хөт болчихсон. За, өрөмт. Бана. За, зодуулсан толгой орсон. Нэр асуултын юм уу? Нaan сонсож байна. Өстой залуу. Арх уусан. Хүн зодуулаад чулуугаар цохиулсан гинэ. Энэ тэгээд энэ дээр нэг сайн чирээтэй харагдсан юм. Хамар нуурч. Өчтөр үзүүлээрэй. Сохтой хэрэгтэй хүн татаад байна гэсэн буудлогсон тийм хаягийн дагуурчууд хоёр жигтэй одоо хоёр залуу саатанд арх уусан байдалтай байсан. Энэ түрүүнд үзсэн юм уу? Энэ түрүүнд үзсэн. Тэгээд дуудлага өгсөн нь болохоор найз нь. Тэгээд найзаас нь асууж төлөв маань таталт өгөөд сэргсэн гэсэн зөвлөмжтэй. Тэгээд тухайн одоо таталт өгсөн гэх үйлчлүүлэгчийг үзэх гэхэд одоо эсрэг үзэж ууралсан. Мөн одоо бие талтахыг завдагч зохихыг завдах иймэрхүү одоо хүндрэл бол учирсан. Өшөө. Сууч. Хасаач. Үгүй ээ. Ажлаа хийж явж штэ. Танаас сууч. Наш. Чи өөрөө сууж яах вэ? Чи наа. Антина даа мөгөө. Нэг үсч. Сууч ч одоо яагаад юм бэ? Юу дааш маалт үлдэл. Юу гэсэн. Чаа зүгээр аа. За. Хаана хийж нөө. Тухайд жолооч маань бас орж иж тухайн хүнийг тайвшруулж, холдуулж тэгээд ер нь бол тухайн дуулган дээр бас бид нар болж байна гэдэг бол үйлчлэл хийх боломжгүй учраас цагдаагийн байгууллага дуудаж. Тэгээд цагдаагийн байгууллага ирсний дараа ерөнхийдөө бол тухайн өвчтнийг бол үзэж үнэлгээ өгсөн байгаа. Чи ч одоо яаж төвтөргүй залуу. Хаана хийж ингээд сүлээ. Чи чичээд нэ чи өсөд. Одоо болоо. Цагдаа дуудаж. Цагдаа. Тэгээрээ. Би аяа шүү. За. Чи одоо чаашиг гэдэг. За. Чаваа. Чи юу вэ? За 50 суучихсан. Бэн. Тулуу ёо. Тоо за. Залуу. Дөнгөр юм ч нөө. Энэ сохтон үзэх жагсаад ирэх үзлөг хийхгүй. Суучихсан. Сэнтэн мэдгүй. Эйгөө бол ингээ үлдээчтэй дахиад номертлогонд бодлуулаад. За цагтаа нэр утгах юм байна. Ер нь бол дуудлага болон нэр шууд харилцан эзгүй одоо хэв шин чанарын хүмүүстэй бол тулгардаг л да. Янз бүрийн арын шин характертай янз бүрийн явар гаргаж байгаа хүмүүстэй бол их тааралтай л да. Тэгэл айл болох тэр үед одоо тайван хүлээж авч дүгнэлт хийж байх хэлхэр юм л дээ шүү дээ. Сайн яажгаар саар зүд байдаг гэх юм бол архитны сухтуурсан хүмүүс байна. Тэ? Тухайн хүмүүс байна одоо уучраа мэдгүй дуудлага өгснөө ч мэдгүй гэрт нь ороход чамаа хэн дуудсан бэ гэх мэтчлэн одоо хөөж дуух ч юм уу тий тохиолдол нь бол бие таалдагч тохиолдол юм бол байдаг. Төргийн тусламж гэдэг маань гинтийн тохиолдох яаралтай тусламж шүү.
яаралтай шүү.